За сайн байцгаана уу? Өдөр болгон баяр YouTube сувгийн дараагийн unboxing бичлэг эхэлж байна. За энэ бичлэгээр бид нэр ямар бүгд найрамдахтай дард улсаас захиалсан бараа яг ямар хөө чанартай, ямар царай зүстэй, чанартай юм уу, муу юм уу, сайн ирж гинөө гэдгийг бол үзүүлэх зорилготой. За өмнө маш олон удаа хэлсэн болохоор ингээд авцхан хэлээд бичлэг бараагаа задлаад эхлэе. За тэгэхээр өнөөдрийн өнөөдрийн захиалсан бараануудыг юу байна вэ? Задлаад харцгаая. Энэ юу вэ гэхээр бэнштэй. Энэ болоо. Би нэг өмнөх бичлэгийнхаа төгсгөл дээр оруулдаг байж. За яа тий. Яг тэгж байгаа гэхээр гэж байгаа бол гэж бодож байл та нар өмнөх бичлэгийг үзээрэй за. Юм галт зэвсэг сонирхдаг ирчүүд залуучууд маань байвал гээд нэг гоё бараа байсан. Тэр болохоор байсан бохгүй юу? Нэлийн зузаан төмөр. За энэ юу вэ гэхээр за та нар таах гэдэг үстэй. Бидрээс. Ингээд за энэ ихтэй болох хэрэгтэй. Анхны харуулбал бүр амархан таах юм. За галт зэвсгийн бууны бүгсэнд хийдэг зөвлөвч байна. Тэр гоё юм зөвлөвчтэй. Тэгээд сумнуудаа хийн. Энтэлтэй. Карматай. Яа. Сайн алт юм байна. Ингээд 1 2 3 чангалагчтай. Энэ бас өөрөө салах юм байна. За энэ хэдээр авсан бэ? Тэгэхээр ийм царай тарагчсан, ийм үнээр авсан. Материал бол маш сайн. Наалддаг мал зангуу манган бол маш аюу сайн юм байна уу? Гахтаа салахгүй юм. Тэгээд доторх нь бас салт юм байна. Энэ зөвлөчүүд ингэж харагддаг. Бодвол салгаж аваад бас угаад цэвэрлэхэд амар гэж байгаа бах. Тэгээ гол давуу тал нь дээр бас ахаад зөвлөвчтэй. За энийг ийм бараа ирсэн байна. Материал бол янз. Дараагийн бараа бол бас за энийг бас өмнөх бичлэгэн дээрээ задлах байсан байна. За бас энэ юу вэ гэхээр ягаад өмнөх бичлэг гэхээр өмнөх бичлэг бас үзээрэй. Нөгөө камерын switch өмнөх бичлэгэн дээр задлсан баггүй юу? Нөгөө нэг лангийн олон лан ордог switch-нууд байдаг штэ. За энэ байна. Энэ болохоор лангийн утас нь ирсэн байна. Камерын. Энэ зүгээр нөгөө нэг лангийн энгийн лангууд бол камерын зорилттой гэхээр энгийн лангаас гадна давхар хажууд нь тижээлийн утсан цуг явждаг. Заавал тижээлийн утас татаа дахиад лангийн утас татах шаардлагагүй. За тэгээд хоёр талдаа лангийнхаа толгойтой тижээлийн залгууртайгаа энэ хэдэн метр үлээ. За энэ хажууд гаргах чи. Нилээ урт уус тий. Тэгээ айгүй хямдхан. Үнийг хараарай за. Үнтэй харьцуулаад үзээрэй. Тэгээд эндээс бас та нар хэзээ авч ирсэн бэ, авдаг вэ бас бодоод үзээрэй. Агуул хямдхан байж таар. Трэттэй. За дараагийн бараа. За энэ жижиг юмнаас задлаа. За нэг юм байна уу? Юу вэ? За миний. За хэд энийг задлж байна. Уутнаас нүгээс гаргаж идэх бол. Гэлөрөт амиг хошоомороод идэх. За. Манай зулцгатаа л захиалсан. Хөрхөн боостой. Зулцгатаас 5-наас өгч байгаа хөөх. Тэгэхээр 5-аас энэ баг 10-10-наас өгч байгаа юм шүү. Арай жоохон юм болоо. Нөгөө нэг оролтойгоо цуг. Тэгээ хөрхэн саравчтай. Энэ нас малгай байна. Гэхдээ энэ нөгөө нэг Нэг зузаан бол биш юм бэ.
бүр их хүүтэнд одоо яханд ихэд татвар нэхэд нэг нэмхэн малгай өмсөж жагаад өмсгмөр юм болов ийм гэнэ баг нэг тарагдж штэ тий. Нэг зузаан бол биш юм биш үү. За тэгээд ийм үнээр авсан. Ийм малгай өмсгчээр амар идэм аа малгай өмсгөө ороолтын ороогоо олгож яахгүй. Залхуурацдаг тий. Хөрхөн. За нэг юм үнээр авсан байна. За дараагийн бараа болвол хайрцагтай юм байна. Хайрцаг нь гадуур уттай юм байна. Юу ажиллах вэ? Үгүй. Ахаад хайрцаг байна. Уутын задлаа хайрцаг задлаа. Ахаад хайрцаг. Хаана сонгох юм бэ? Сонгол ахаад хайрцгийг сонголоо. Оо. Сүртэй. За дарт сонирхдаг залуучууд бүсгүүчүүд байна уу? Гой сүртэй сон байна уу? Хайрцаг саунд гэсэн. Ихтэй байх шүү. За би нэг тийм мэрэгжлийн төвшөнд маш сайн мэдхгүй л дээ. Тэгэхээр одоо яг мэрэгжлийн үгэлгээр нь тайлбарлаж олж чадахгүй мэдгүй байна. Гэтэ ямар ч тач ийм ирсэн байна. Ингээд 1 2 3 4 6 шигээ юм сумтай. За өөр юу вэ? Энд нэг юм барах юу вэ? Бас нэг хэсэг нь байна. Энийн оронд дахиад энийг сольдог запас юм шиг үү? Энэ нь бол хуванцар юм байна. Мөн үү? За мэддэг хүмүүс байвал комент бичээд өгөөрэй. Ямар ч тач 6 шигийг байна саяныхаас ахаад. За ёо. Тэгээд ёо. Ийм юм байна. Ёо лидо. За энэ яа тийм бол за мэддэг хүн шаадлалгүйгээр одоо зүгээр тайсахан тайлбарлаад бичээд өгөөрэй. Хайрцаг юм ийм бэ. Хэрэгтэй л баг гэх. За эднэрийг авч угаад. За энэ ч маш болгоомжтой өргөстэй байгаа тий. Оо. Ийм зурагтай. Бодлого надад. Юу өгдөг вэ? Чиглүүлэгч үд. Үд бол бичлээ л дээ. Black Scorpions гэнэ. За энэ хойтлох нь юм. Ийм байна. За ингээд 6 шигтэй. Энийг яг яадаг надад мэддэг юм хэлээд өгөөч. Тэгээд энэ хойтлох нь хэсэг сольдог юм хунцар хэсэг нь энэ байна. Одоо байгаа нь болохоор энэ металл юм байна. Энэ металлын сольж болдог хунцартайгаа ирт юм байна шүү дээ. За энийг нэг ийм үнээр захиасан байна. Энд одоо бодвол зардаг газар байдаг л ахтаа тий. Хэлээр зарт юм болоо. Нэг надад нэг хүн захиал болсон маань ахал захиал болсон шүү. Тийм болохоор би өөрөө нэг сайн мэдэхгүй байгаа шүү. Уучлаарай. За юм байна. За дараагийн задлах бара болвос. Яг нэг жижиг юм болж. Цараа кейс шинжил болох гэж юу шүү. За манай найзын захиал болсон бараа байна. Хөрх. Гэтэ жоохон голфтуулсан юм шиг санагдчих шүү. Дотор нь байхгүй юу? Зурган дээр энэ Санта нэмхөх юм нэхмэл юутай байгаа сте. Энэ нэмгээ бүрэн 3D юм шиг гоё харагдацсан юм. Одоо би гаргаад ирээ заяа. Тийм юм бэ. Тэгээ материал бол яг нөө байдаг юм ирж байгаа кейс. Зураг нь түүхэн лээ яг шинжлэр идэх хоног ихтэй ягт те. За ийм үнээр ирсэн. За ингээд
энэ дугаараа энэ түрээд өндөрлөе. Дараагийн бичлэгээр эргээд уулзъя.